Сайн бацхан уу, манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай яригийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Энэхүү эрг нь 2024 оны 100 Теннесси мужийн Macon County-д байдаг Lafayette гэх жижигхэн хотод болсон хэрэг. Lafayette бол Теннесси мужийн Nashville хотоос 1 цаг гарын явж иж очдог маш үзэсгэлэнтэй жижигхэн тайван ийм хот. Энэхүү хотод 17 настай Trinity Bostick гэх охин аав Timothy-гийнхоо хамтаар амьдардаг. Trinity бол айлын бага охин. Тэрээр Macon ахлах сургуульд сурдаг бөгөөд сургуулийнхаа хажуугаар аавынхаа ажил дээр нь очиод ажилд тусалдаг. Тэгээ энэ үед бол Trinity удахгүй 8 сард нь төгсөг ангийн сурагч болох байсан. Харин түүний аав Timothy-гийн хувьд тэрээр хуучны машинууд засаж янзалдаг машин засварын газартай. За 2024 оны 6 дугаар сарын 29-ний Бэмб гарагт Trinity аавтайгаа хамт машин засварынхын газар дээр байжгаад аавынхаа ажилд нэлээд туслаад дараа нь тэд өдрийн хоолоо идсэн байдаг. Тэгээ аав нь за одоо хоёулаа нэг өөр машин байгаа тэрийг засчаад дараа нь гэртээ харъя даа гэдгсэн чинь Trinity болохоор би гэртээ хараад арын хашаанд байгаа моднуудаа янзлаад байжээ. Та ажиллаа дуусгачаад араас хүрээд ир хэмээн хэлдэг. Тэгээ аав нь ч гэсэн энэ үед за тгээгээд Trinity төрүүлээд гэрлүүгөө явахаар болсон. Ингээд Timothy ажил дээрээ байжгаад оройны 4 цагийн үед гэртээ ирэхэд охиных нь машин гэрийнхаа урт талын зогсоол дээрээ байж исэн боловч охин нь бол өөрөө гэртээ байгаагүй. Тэгээ бүр олоогүй гэрийнхаа түлхүүрийг хүртэл гал тогооныхоо тавиур дээр үлдээгээд гараад явцсан байсан. Энэ үед Timothy нэлээд гайхаад охин руугаа залгсан боловч охин нь уцаа огт авдаггүй. Тэгэхээр нуц руу уцаа аваач гэж зурвас бичсэн боловч мөн л ямар ч хариу ирээгүй. Үүнээс 2 минутын дараа болон 3 минутын дараа Timothy дахиад охин руугаа байна уу уцаа аваач гэж зурвас бичихэд бичсэн зурвас нь очиод байгаа мөртлөө охиноос нь бол хариу ирээгүй. Уг нь Trinity өдөр гэртээ ирчээд өдрийн 2 цаг 8 минутанд аав руугаа би гэртээ ирчлээ хайртай шүү гэж зурвас бичсэн бэлээ. Тэгээ үүнээс ердөө 2 цагийн дараа Timothy гэртээ ирэхэд охин нь ингээд хаана агаан мэдэгдэхгүй уцаа авахгүй алга болсон. Тэгээ Timothy дахиад охин руугаа 4 цаг 10 минутанд чи хаана байна бүх зүйл зүгээр үү гэж бичээд 3 минутын дараа 4 цаг 13 минутанд уцаа авалдаа гэж биччихэд үүний дараа 4 цаг 17 минутанд за би цагтаад дуудлага өглөө шүү гэж бичсэн байдаг. Тэгээ Timothy тэр дороо цагтаагийн хэлц рүү холбогдсон охиноо алга болсон хэмээн тэмдэглүүлсэн байгаа. За Timothy үргэлжлүүлэн Trinity рүү чи хаана байгаа юм бэ? Ядаж зүгээр байгаа бол зүгээр байна гэд хэлэлдээ гэд зурвас бичсэн чинь оройны 5 цагийн үед Trinity-гийн утаснаас би зүгээрээ уучлаарай гэсэн ийм хариу ирдэг. Гэхдээ үүний дараа Trinity аавынхаа ямар ч дуудлага болон зурвасанд дахин огт хариу өгөөгүй. За ингээд охиныг алга болсноос хойш бүтэн өдөр өнгөрөөд дараагийн өдөр нь болсон ба энэ үед Timothy хамаатан садан найз нөхөд хуршүүдтэйгээ нийлэн охиноо хотын үнцэг булан бүрээр хайгаад тэгээ бүр Trinity-гийн найзууд болон гэр бүлийнхэн нь түүн рүү зурвас бичээд уцаа авалдаа бид нар чамд маш их санаа зовж байна бүгдээрээ чамайг хүлээж байна гэдгсэн боловч Trinity тэдний хэнийхэн ч зурвас болон дуудлаганд хариу өгөөгүй. За харин Macon County-гийн цагдаагийн ажилтнууд Trinity-г гэрээсээ зугтсан өсвөр насны хүүхэд хэмээн үзсэн. Учир нь цагдаагийн ажилтнууд Trinity-г хайж авах үедээ найзуудтай нь уулзаад тэднээс Trinity-гийн талаар асуухад тэрээр ингэж алга болохоос өмнө хідэн дотны найзуудтай гэрээсээ зугтна шинэ амьдрал эхлүүлнэ гэж ярьжсэн болж таардаг. Тэгээ түүний хамгийн сайн найз нь Trinity над руу гэрээсээ зугтна гэд зурвас бичихт нь би огт итгээгүй. Сая та нарыг манай хаалгыг тогшоод ороод ирэхээр нь л би түүнийг жинхнээсээ гэрээсээ зугтсан байна гэдгийг нь ойлголоо. Би өнөөдөр түүн рүү 32 удаа залгасан. Trinity уг нь хизээч миний дуудлагыг үл тоодоггүй. Би түүнийг сайн мэднэ. Гэрээсээ зугтсан байлаа ч миний дуудлаганд хариу өгөх байсан. Би түүнийг эрүүл сарвал зүгээр байгаасай л гэж найдаж гин хэмээн ярьсан байдаг. За Trinity гэж хэм бэ? Trinity аавынхаа талаас болон ээжийнхаа талаас нийлээд нэлээд олон ах эгч нартай. Гэр бүлийнхаа хамгийн бага охин нь. За аавынхаа талаас ээжийнхаа талаас гэж юу яриад байна вэ гэхээр ээж нь аавтай суухаас өмнө 2 хүү 3 охинтой харин аав нь 3 хүүтэй байсан юм байлээ. Тэгээ аав ээж хоёр нь гэрлээд Trinity төрсөн бөгөөд түүнийг баг багт нь аав ээж хоёрын салаад Trinity аавтайгаа хамт амьдрах болсон. Хэрэг гарсан жил буюу 2024 оны намран Trinity төгсөх ангид орох байсан бөгөөд тэрээр маш дотны цөөхөн хідэн найзуудтай ер нь тийм ичимхий хүүхэд. Цаашлаа тэрээр өөрийн YouTube сувг дээрээ сонирхолтой янз бүрийн бичлэгүүд нийтэлдэг. Ер нь YouTube сувгаа өөрийн өдрийн тэмдэглэл шиг байлгах дуртай байсан гэж түүний найзууд нь ярьдсан байлээ.
Үүнээс гадна Trinity ахлах ангиа төгсөөд айрамд элсэж цэргийн өндөр цолтой хүн болох зорилготой ийм охин байсан. Тэрээр өөрийн YouTube суваг дээрээ нийтэлсэн нэгэн бичлэгэн дээрээ би мөнгөө хэрхэн хадгалж сурах талаар энэ бичлэгэн дээрээ ярмаар байна. Яагаад гэвэл би өөрийгөө хөгжүүлж байхдаа та нарыг ч гэсэн надтай хамт хөгжөөд хамгийн сайн хувилбараа бүтээгээд яваасай гэж хүсэж байна. Аав маань надад маш олон зүйл зааж өгсөн. Үнийгээж би та нартай хуваалцмаар байна. Өөрийгөө дор үзүүлгүй чи чадна гэж бодох юм бол ямар ч саад бартааг даваад гарч чадна хэмээн ярьсан байдаг. Ер нь бол Trinity өөрийнхөө YouTube суваг дээрээ нэг иймэрхүү янз бүрийн бичлэгнүүд оруулдаг. Заримдаа бүр нүрэ боддог, эсвэл ном уншдаг. Тэгээ ихэнх үед нь өөрийнхөө амьдралд болж байгаа зүйлсийн талаар ярьдаг. За Trinity-г алга болсноос хойш 5 хоногийн дараа буюу 2024 оны 7 дугаар сарын 3-нд Теннесси мужийн Hendersonville хотод байх Veterans Parkway гэх зам дээр зам засварын ажил хийжсэн нэгэн ажилтан замын хажуугын хэсгүүдэд цэвэрлэгээ хийж явж агаад замын хажууд байх ой модон дотроос нэгэн эмэгтэй цогцыг олсон байдаг. Ингээд тэрхүү ажилтан тэр дорн цагтаад дуудлага өгч цагдаа нарч дуудлагын дагуу хэргийн газар дээр ирээд тухайн цогцон олдсон эмэгтэй биеийг задлан шинжилгээ хийлгэхээр шүүх эмнэлэг рүү илгээсэн. Задлан шинжилгээний хариугаар тухайн эмэгтэй нь толгой болон хүзүүн дээрээ буугны шархтай буудуулж амнасаа алдсан гэдг нь тодорхой харагдчихэйдэг. Ингээд үүнээс 2 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 5-ны өдөр энэхүү олдсон цогц нь алга болоод исэн 17 настай Trinity охины цогцос мөн гэдг нь албан ёсоор тогтоогдсон байдаг. За Trinity-гийн цогц нь олдох үедээ дээгүүрээ цэнхэр өнгийн подологтой хариу өмсөж явсан саарал өнгийн өмнөд болон дотуур хувцас нь доошоо шувтраад өвдөгнийхөө доор ирсэн ийм байдалтай олдсон. Мөрдөгчд болон шинжээчид охины цогцос олдсон тэрхүү хэсэгт үзлэг шинжилгээ хийж үзээд Trinity-г яг энэ ой модон дунд цогц нь олдсон энэхүү газартаа амнасаа алдсан гэдгийг нь мөн олж илрүүлсэн байдаг. Тэгэхээр хэрэг өөр хаа нэгтээ үлдэгдээд хинэгэн охины цогцыг энд зөөж авчираад хайсан явдал бол биш байхна. Цаашлаад охин биедээ 2 бууны сумны шарх авсан байснаас гадна тэрхүү сумны шархнуудыг задлан шинжилгээ хийжсэн эмч нар шинжилж үзээд гэмт хэрэгтэн Trinity-г явган сууж ахт нь юм уу эсвэл газар сууж ахт нь хойнон зогсож жогоод дээрэс нь буудсан байна гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Цаашлаад Trinity-гийн өөр нэг подволкон ойрхон байх нэгэн модон дээр үлгөөтэй байж байгаа нь хэргийн газар дээрээс олдсон. За бидний мэдж байгаачлан Trinity алга болсны дараа гэр бүлийнхэн нь болон найзууд нь түүнтэй холбоо барих гээд оролдож явах үеэр түүний утас нь дуудаад бичсэн зурвсууд бол очиод исэн шүү дээ. Тэгвэл Trinity-гийн утас нь 6 дугаар сарын 30-ны өглөө гэхэд холбогдох боломжгүй болоод унтарсан. Ингээ мөрдөгчөөд Trinity-гийн утсыг нь шалгаад хэрэг гарахаас өмнө хин хинтэй холбоо барьсан байна, ямар хүмүүстэй юу ярьсан байна гэдгийг нь шалгаад үзэхэд ер нь бол бүх зүйл тодорхой болоод ирдэг. Trinity гэрээсээ зүхтахаар төлөвлөж исэн нь бол үнэн. Тэгээ бүр өөрийн найз хүүгэнтэйгээ хамт зүхтна гэд эртнээс төлөвлөсөн байсан байгаа. Түүний төлөвлөгөө нь болохоор найз хүүгэнтэйгээ хамт машин хулгайлж гэрээсээ зүхтаад дээрэм хийж мөнгө олоод шинээр амьдралаа эхлүүлэх. За Trinity-тэй хамт гэрээсээ зугцсан энэхүү найз хүүгэн нь түүнтэй хамт Macon ахлах сургуульд сурдаг 17 настай Fernando Mejia гэх хэрэгтэй. Тэгээ Trinity-гийн алга болсон тухайн өдөр Fernando түүнийг гэрээс нь очиж аваад машиндаа суулгаад аваад явсан байгаа. Үргэлжлүүлэн мөрдөгчөөд Trinity Fernando хоёрын хоорондоо бичилсэн зурвсуудыг нь шалгаад үзэхэд 6 дугаар сарын 25-нд Trinity Fernando руу "Baby хойлоо яаж зугтах уу? Чамд бодогдож байгаа юм байна уу? Хүмүүсийг залилах уу эсвэл нэг газар олоод дээрэмдэх үү?" Гэхдээ Фернандо "Цагдаа нар миний машины дугаарыг олоод илрүүлчихвэл тэгээ би дуусаа. Харин машин хулгайлаад өөрийн машинаа гэртээ үлдээгээд гарвал арай дээр байх. Хоёлаа замдаа утасны дугаараа угаасаа сольчихно" хэмээн хариу бичсэн байдаг. Үүний дараа 6 дугаар сарын 29-ний өдөр Фернандо Trinity рүү "Бэлнүү би чамайг хүлээгээд гэрээчээ ойролцоо байж гин. Сүмийн хажууд байж ах уу?" Гэхдээ Trinity хариуд нь "За тэг сүмийн хажууд байж агаарэ" хэмээн хариу бичснээ араас нь "Нэрээ би жирэмсэн болоогүй байна лээ шүү. Чамд одоо хилцнэн дээр байх гэж бодлоо" хэмээн бичсэн ба үүнийх нь хариуд Фернандо "За тэгвэл сайн л байна" хэмээн хариулсан байдаг. За Trinity-гийн гэр бүлийнхний хэлж байгаагаар тэд 15 настай байхаасаа буюу 2 жилийн өмнөөс үерхэж эхэлсэн байлаа. Гэхдээ Фернандо үерхэж байхдаа өөр охинтой давхар уулзж исэн нь баригдаад, дээрэс нь уурлахаараа Trinity рүү орилж хашгирдаг, бүр хэд хэдэн удаа Trinity-г цохиж авах гэж оролдож исэн учраас Trinity түүнээс холбоогоо таслахаар шийдээд түүнээс салсан. Үүнд нь ч гэр бүлийнхэн нь маш баяртай байсан. Угаасаа аав нь ч тэр, эгч нар нь ч тэр бүгдээрээ Фернандод анханасаа дуртай байгаагүй.
Гэхдээ тэгээ хизээ гэдгийг нь мэдэхгүй ямар ч байсан гэрийнхандаа хэлэлгүйгээр энэ хоёр буцаад нийлцсэн байсан юм байлээ. За эдгээр нотлох баримтуудыг олж авсныхаа дараа мөрдөгчөөд Хендерсонвиллд байх Фернандогийн гэрт явж атсан. Ингэхдээ зүгээр ч нэг түүнээс мэдүүлэг авах гэж очиагүй. Айл хэдийн Фернандогийн гэрт болон машинд нь нэгжлэг хийх тусгай зөвшөөрөл гаргуулад авцсан давхар нэгжлэг хийхээр очдог. Эхлээд мөрдөгчөөд түүнээс мэдүүлэг авах үед тэрээр өөрийгөө Тринититэй ямар ч холбоогүй, түүнтэй огт уулзаагүй, алга болсон талаар нь огт мэдэхгүй, гэрт нь ч огт очиагүй гэх мэтээр худлаа ярьсан. Тэгэхээр нь мөрдөгчөөд түүнд өөрийнх нь Тринититэй бичилсэн зурвсуудыг нь үзүүлээд бид нар чамайг тэр өдөр түүнтэй уулзсан гэдгийг чинь мэднэ. Бүр хамтдаа гэрээсээ зугтахаар төлөвлөгөө гаргацсан байсныг чинь хүртэл мэдж байгаа. Тэр удаа чиний утасны чинь байршлыг шалгаж үзээд тухайн өдөр Тринититэй хамт яг хаашаа явсан, юу хийснийг чинь хүртэл мэднэ. Чи түүнтэй нэг сургууль сурдаг мөртлөө 2 жилийн турш түүнтэй огт яриаггүй гэж биднэрт хэлээд байна. Гэхдээ бид чамайг түүнийг алга болсон өдөр гэрээс нь очиж аваад машиндаа суулгаад гэртээ авчирсныг чинь мэдж байгаа. Чиний утасны байршил та хоёрыг танаад 2 цаг хамт байсан гэдгийг тодорхой харуулж байна. Одоо тэгсэн тэр охин нас барцсан байдаг. Чи үннээ хэлэхгүй бол бүр ч их асуудалд орохоор байна даа хэмээн хэлсэн. Тэгсэн Фернандо дахиад би түүнийг гэрээс нь очиж аваагүй. Тэр өөрөө над руу залгсан. Би түүнтэй уулзаагүй гэхтэн мөрдөгчөд арай илүү ухаантай гэмт хэрэгтэн бол бүгдийг нь үгүйсгдгүй маа. Харин ч эсэргээрээ тэмээ би түүнтэй хамт байсан. Гэхдээ биднийг салаад явхад тэр амьд байсан шүү дээ гэж ярих нь чамд хамаагүй илүү ашигтай хэмээн Фернандод хэлдэг. За мөрдөгчөд яагаад түүнд ингэж хэлсэн нь бол ойлгомжтой. Энэ бол мэдээж Фернандог хэргийг нь өөрөөр нь хүлээлгэх гэсэн уурих. Гэтэл яг тэдний бодсноор Фернандо хагас цагийн дараа гихтэл өмнө нь өгсөн мэдүүлгээсээ буцаад цоо шин шал өөр түүх ярьж эхэлдэг. Тэрээр хэлэхдээ Тринити бид хоёртай хамт тэр өдөр Хосей гэх өөр нэг залуу хамт байсан. Би тэр залууг сайн мэдэхгүй. Хар үстэй 20 гаруй насны л залуу байсан. Тэр Хосей гэх залууг бидэн дээр ирсний дараа түүний заавраар бид эхлээд Нашвилл, дараа нь өөр олон газараар явсан. Тэгээ бид оройн 9 цаг 30 минутын үед Хендерсонвиллийн Veterans Parkway дээр ирэхэд Тринити би ойр руу ормоор байна гэд Хосейтай хамт ойр руу яваад орцсон. Тэгснээ бараг 10 минутын дараа Хосей ганцаараа буцаад хүрээд ирэхээр нь би түүнээс Тринити яасан юм бэ? Ганцаараа гин үлдээсэн юм уу? Тэр чин танаа найз охин биз дээ гэж асуухад Хосей надад Тринитиг гэрлүүгөө явцсан гэж хэлсэн. Намайг хамгийн сүүлд харахад Тринити амьд байж исэн шүү дээ хэмээн ярьдаг. За түүний энэ үйлдэл бол ойлгомжтой. Яг л мөрдөгчдийн бодсноор Фернандо мэдүүлгээ өөрчлөөд тэдний хэлсний дагуу өөрийг нь сүүлд харахад Тринити амьд байсан гэд яриад эхэлж байгаа. За энэхүү мөрдөгчдийн зарим нь түүнээс мэдүүлэг авч явах үеэр үлдсэн хэсэг нь Фернандогийн өрөөнд орон нэгжлэг хийжсэн. Тэгсэн хувцсныхын шүүгэн дотор байсан цэнхэр өнгөтэй бэлтгэлийн цүнхнээс нь Тринитигийн өмд болон чихвч нь олддог. Тэр ч байтугай орных нь хажуу талын шүүгэн дотроос Тринити Bostik гэсэн нэртэй банкны карт мөн олдсон. Цаашлаад Фернандогийн машины жолоочийн талын суудлын доороос нь подвалкан дотор ороож нуусан гар буу олддог. Тэгээ тэрхүү буу нь хэргийн газар дээрээс олдсон 9 мм-ийн сумтай яг таарчдаг. За үүнээс гадна мөрдөгчөөд Фернандогийн машины дашкам буюу машинд нь байх хяналтын камерын бичлэгийг мөн шалгаж үзсэн. Гэтэл хэрэг гарсан өдөр буюу 6 дугаар сарын 29-ны өдрийн бичлэг бол бүрэн хийгдээгүй, зарим үед бичигдээд, зарим үед бичигдээгүй байсан. Гэхдээ л энэхүү бичлэгэн дээрээс мөрдөгчөд хангалттай нотлох баримт олж авсан байдаг. За тухайн өдөр өдрийн 2 цаг 30 минутын үед бичлэгэн дээр Фернандо жолоо барьсан, хажууд нь 17 настай Тринити суугаад явж байгаа нь харагддаг. Бичлэгэн дээр Тринити уцаа барьсан, өөрийнхөө утасны байршил тогтоогчийг унтрааж байгаа талаараа Фернандод хэлжсэн. Энэ нь бол мэдээж аав нь болон бусад хүмүүс түүнийг хаанагааг нь олоод ирчихвээ гэж айсандаа хийж байгаа үйлдэл нь. Ингээ үүний дараа тэр хоёр Фернандогийн гэрт очичоод дараа нь өөр янз бүрийн газруудаар хэдэн цагийн турш давхисан байгаа. Тэ болоогүй ингэж давхиж явах үедээ хоорондоо яг ямар машин хулгайлах, яаж машин дээрэмдэх, хаанаас мөнгө олох, яаж бэлэн мөнгөтэй хүнийг олж мэдхүү зэрэг иймэрхүү зүйлсийг ярьж байгаа нь бичлэгэн дээр тодор бичигдэн үлдсэн байсан. Тэгээ оройн 6 цаг 30 минутын үед тэд нэг машиныг онлоод машиныг нь дээрэмдэх гээд араас нь даган давхиж исэн бөгөөд тэрхүү машинд ойртох үедээ Фернандо суудлынхаа доошоо гараа явуулаад бууга гаргаад гартаа бариад бэлдэж байгаа нь мөн бичлэгэн дээр харагддаг. Гэхдээ тэгээ яасан юм байгаа ямар ч байсан тэрхүү машиныг бол дээрэмдээгүй.
За үүнээс гадна тэр хоёрын утасны байршил 6 дугаар сарын 29-ний өдөр тэдний уулзсан цагаас нь эхлүүлээд оройн 8 цаг хүртэл яг хамт байгаа гэж зааж яснаа. Оройн 8 цагаас 9 цагийн хооронд тэдний утасны байршил нь өөр газруудад зааж яадаг. Тэгээ энэ хооронд Фернандо Тринити рүү 3 удаа залгаад 1 удаа видео кол хийгээд видео кол нь 24 минутын турш үргэлжилсэн байгаа. За энэ үед тэр хоёр яг юу хийжсэн, яагаад салаад явцсан байсан, машин хулгайлахаар оролцсон уу, эсвэл өөр ямар нэг зүйл болсон уу гэдг нь бол тодорхойгүй. Гэхдээ ямар ч байсан тэр хавьд бол ямар нэгэн гэмт хэрэг бүртгэгдээгүй байдаг. Тэгсний удалгүй 9 цагийн үед тэдний утасных нь байршил эргээд нэг газарт хамтдаа зааж яадаг. Тэгээ Тринитигийн хамгийн сүүлд амьд байгаа бичлэг нь оройн 9 цагийн үед тэднийг эргээд уулзсны дараа машин дотор нь бичигдэн үлдсэн. Үүний дараа тэдний утасны байршил нь тэднийг 386 дугаар хурдны зам руу чиглэн явцгааж байгаа гэдгийг нь харуулсан бөгөөд Фернандо оройн 9 цаг 54 минутаас 10 цаг 14 минут хүртэл өөрийнхөө утсыг унтраасан байдаг. Тэгэхээр яг энэ 20 минутын хооронд Тринити амь насаа алдсан болж таарч байгаа. Учир нь Фернандогийн машиных нь камер оройн 10 цаг 20 минутанд буцаад алсан. Энэ үед бол машин дотор Фернандо ганцаараа сууж байгаа нь тодорхой харагддаг. За 17 настай Фернандогоос мэдүүлэг авсныхаа дараа мөрдөгчөд түүнийг 1-р зэргийн уртаас төлөвлөсөн хүн амны гэмт хэргийн сэжигтнээр баривчлан хорьсон. Тэрээр өөрийгөө гин буруугүй хэмээн мэдүүлэг өгсөөр байсан тул түүний шүүх хурал нь 2026 оны 2-р сард эхэлсэн байдаг. За шүүх хурлын үеэр бол ер нь нотлох баримтууд хангалттай их байсан. Тэдний хоорондоо бичилсэн зурвсууд, машин доторх камерын бичлэгүүд, хэргийн газраас олдсон сум болон Фернандогийн машинаас олдсон буу гээд хөдөлшгүй нотлох баримт болохоор зүйлс шүүх хурлын үеэр маш ихээр дэлгэгдсэн. За шүүх хурлын үеэр прокурорын хэлснээр бол Фернандо Тринитиг бие засахаар ой мод руу ороод бие засаад сууж ахт нь араас нь буутаага явж очиод ард талаас нь шууд буутсан байгаа. Цаашлаад Фернандо шүүх хурлын үеэр ямар ч тийм гимсэн эсвэл хийсэн зүйлдээ ядаж харамсаж байгаа сэтгэл хөдлөл гаргаагүй. Үүнээс гадна мөрдөгчөд хэрэг гарсны дараа Фернандог хэд хоногийн турш хаагуур юу хийгээд явж ирснийг нь шалгаад үзэхэд тэрээр бүр юу ч болоогүй юм шиг найзуудтайгаа уулзаад бүр шинэ найз охинтой болоод явж исэн байгаа. Тэгээ бүр хэдэн өдрийн дараа Тринитигийн цогцос олдсон талаар хэвлэл мэдээллүүдээр шуугиж эхлэхэд Фернандо шинэ найз охинтойгоо шарсан дахин идсэн сууж ирсэн. Энэ манай X штэ гэд хошигноод инээгээд ярьжсэн талаар нь тэр сүүлд үргэсэн охин нь мөн ярьсан байдаг. За тэгвэл Фернандо энэхүү хэргийг үйлдэх болсон гол шалтгаан нь яг юу юм бэ гэд тэгсэн чинь Фернандо Тринитидээ үерхэж байхдаа энэ Мишель гэд шинэ найз охинтойгоо харьцдаг байсан юм байлээ. Гэхдээ Мишель бол тухайн үед Тринитигийн талаар юу ч мэдэхгүй, Фернандог найз охинтой гэж мэдээгүй. Харин Тринити Мишелийн талаар олоод мэдсэн. Тэгээ Фернандод бид нар охинтой чи уцаар ярьж чиний талаар бүгдийг нь хэлнэ гээд нэг иймэрхүү зүйл тэдний хооронд болж исэн. Гэхдээ энэ нь хэрэг гарахаас хэд хоногийн өмнө болсон явдал. Тэгэхээр Фернандо Тринитиг Мишельд ямар нэг зүйл хэлчихвэ гэж айсандаа түүнийг хамт гэрээсээ зугтъя гэж худлаа хэлж авч гараад амь насыг нь хөнөөсөн. За ингээд шүүх хурал дууссаны дараа шүүгчид ердөө ганцхан цаг хуралдаад Фернандог 1-р зэргийн уртаас төлөвлөсөн хүн амны гэмт хэрэгт гин буруутай хэмээн үздсэн байдаг. Тэрээр тухайн үед насанд хүрээгүй байсан тул цаазаар авах ялаас бол мултарсан. Гэхдээ шүүхээс түүнд насаар нь хорих ялыг оноосон байдаг. За энэ эрэгтэй холбоотой олон нийтэд ил болсон мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээ өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл өгч болно шүү. Ингээд дараа 7 хоног чин дугаараар уулзлаа. Түр баяртай.